За хөвгний хоёрын 2 дугаар бодлого явуулъя. Хөвгний 2 дугаар бодлого. За энэ x тэнцүү x квадрат нэмэх нь хасах 8x нэмэх нь 10 гэсэн дээш хасах парабол гэсэн байна. За энэ параболын x0 тэнцүү 5 цэгт авцаастай n цэгт татсан шүүгчлөө бичлэг бичиж. За тэгвэл y0 гэх нь болох хэрэгтэй. x0 гэж y0 болох хэрэгтэй. x-ийн 5 өгч чинь 5 25-аас 5 40 их нь 17. За энэ хоёр чинь 42 бичиг хасахаар 2. За одоо k онцлог хязгаар бүрүү f' x0 болох юм. За тэгэхээр эндээс олонцлох авах. Эндээс олонцлох хоёр авах гэхээр 2x-ээс хасах нь 8 байна. За эндээс x0-ийн оронд 5 орж ирж. x0-ийн оронд 5-ыг оруулах юм бол юу гарах вэ гэхээр ийм болно. 2 5 10-аас 8 гэснээр 2 болно. За тэгээс x0 5 y0 2 k үзэхэд 2 байх. Шүүгчлэг чинь y-ээс y0 тэнцүү k гэж x-ээс x0. За энэ өмнөх энэ томьёо дээр өгсөн байгаа юм. Шүүгчлэг бичдэг томьёо. За энэс нь яг хэрэг y-ээс хасах 2 тэнцүү 2-ийн үржил x-ээс 5. Буюу y тэнцүү 2x-ээс хасах 8 гэсэн юм. Шүүгчлэг гарна. За энэс a гэдэг маань 2 b гэдэг маань 8 гэж байна. a 2 b 8 гэж өгөх хэрэгтэй байна. За хоёрдугаар хэсэг чинь хоёрдугаар хэсэг байх гэхээр юм байна. За fx пунктын график шүүгч чулуун болон координатын тэнхлэгүүдээр хүрээлэгдсэн үсгийн талбар байх хэрэгтэй. За тэгэхээр би ийм зурчаа. За эндээс нь x. За би юу fx пункт зэрэг гэж бүгд камераар чи x-аас 4-ийн камераар нэмэх нь x камераар хасах 8x бол нэмэх нь 16-аар 17-аар нэмэх нь өөрөөр хэлбэл 4 гэсэн зэдэр дөрөв зэдэр байна. 1 2 3 4 дээр 1. За энэ дээр орж ирж байлаа. Мөн нөгөө 2 5 2 биш 5 2 2 дайрж байгаа юм чинь 5 2-ыг дайрна. Мөн тэгвэл 4 1-ийг дайрах юм бол 5 2-ыг дайрах юм бол энэ тэгшин хэлхний 4 юм чинь яг энэ дэлхийн дахиад 3 2 дээр бас нэг цаг байгаа. Тэгээд ер нь энэ бол 17 ой хэлэх байна. За парабол зурчих парабол. Парабол ямар хүн байх вэ гэж бодчихлоо. Ийм парабол байна. За энэ парабол энэ ч нэг юм зэг шүү дээ. Энэ бол 5 2. За энэ шүүгчлөө гэхээр ийм байх л да. За тэгэхээр энэ дээр бол за одоо координатын тэнхлэг биш ээ. Координатын тэнхлэг энэ хоёр тэнхлэг болно. Энэ хоёр. За тэгэхээр шүүгч чулуун маань ийм байгаа шүү дээ. Шүүгч чулуун маань координатын тэнхлэгийг 4 гэсэн координат зэрэг байна. 4 гэсэн координат нэг үедээ. За тэгэхээр ийм юм уу да. Талбай S олгосон талбай гэдэг нь байна гэхээр олгосон талбай маань x квадратыг за энэ 2 хувааж бодох юм 2 хувааж бодох. За тэгвэл координат хэлхүүд болов уу гэхээр юм шүү дээ. Энэ координат хэлхийг энэ хэсэг. За энэ хэсэг тэгээд эндээс нь үргэлж яах вэ? Энэ тэгээд эндээс нь шиг яах вэ? Манай талбай энэ юм байна. Талбай. Олгосон талбай. Координатын тэнхлэгүүд болон энэ талбай шүү. За тэгэхээр энэ одоо хэлбэр нэг 2 хувааж байна. Яг энэ чинь y-ийг чинь энийг төлөв 2x хасах 8 чинь тэгээс
4-оор хатсан гэж хаашиж байгаа. За 0-оос 4 хүртэл энэ параболоор нэг бодоод за 4-өөс 5-ын хооронд энэ параболыг энэ шулуунаар нэг бодох хэрэгтэй. Ингээ хоёр хэсэг болж байна. За тэрээс илүү 0-оос 4 хүртэл юу бодох вэ гэхээр 0-оос 4 хүртэл биш нэ. 0-оос 4 өнчин 0-оос 4-ийн хооронд парабол гэхэлээ. X квадрат хасах нь 8x дээр нэмэх нь 17. Тэгээд dx нэмэх нь. За 4-өөс 5-ын хооронд 4-өөс 5-ын хооронд энэ бодох зайд параболоос шулууны хасна гэсэн. Параболоос шулууны хасна гэхэд x квадрат хасах нь 8x дээр нэмэх нь 17-оос хасах нь энэ 2x нэмэх нь 8. Тэгээд dx гэж байна. За энэ график тооцоолчих юм бол манай энэ хязгаарлагдсан өсөлт байгаа. За хязгаарлагдсан өсөлт бол дахин хэлье. Координатын тэгшүүд болон шүгч шулуун параболын нөгөө заагдсан өсөлт байна. За энийг бодъё. 3-ны x куб хасах нь 4x квадрат нэмэх нь 17x. За энийг 0-оос 4-оор бодвол нэмэх нь. Энэ чинь бол 10x 25 x-ээс 5-ын квадрат тэгэхээр x-ээс 5-ын кубик бах 3 энийг 4-өөс 5. За энэ цааш нь бодчих юм бол тэгэхээр 4-ийг тавих бол 3-ны 64-өөс хасах нь 64 нэмэх нь 4-7 28 68. За 0-ийг тавих бол тэг болно. За тэгвэл одоо x 5-ыг тавих нь тэг болчихно. 4-ийг тавих бол ингэж тавиад хасах 3-ны гаруй тэр чинь Ньютон лемстэй нуурах энэ хасах. Доод хэлийг оруулж хасдаг учраас нэмэх нь болчихно. Нэмэх нь нэг бол 3-ны нэг бол. За энэ болчихлоо. 3-ны 65. Энэ 3-ны 65 дээр нэмэх нь 4. Тэгэхээр 3-ны 12. 12 гэхээр 77 юм да. 3-ны 77 гэх юм аа. Бидний хязгаарлагдсан өсөлт байна. Өөрөөр хэлбэл C тэнцүү 7 D тэнцүү 7 C тэнцүү 7 D тэнцүү 7. За 3-р хэсэг бол 3-р хэсэг энэ багтаж байна. За 3-р хэсгийг байна. 3-р хэсэгт энэ цэгийг шүрэх параболыг энэ цэгээр шүрэх функцээр энэ цэг шүрэх түүн OX абсцисс хэлбэр орших координат гэж. За тэгэхээр юм байна. Энэ дээр шүрэх тойрог гэдэг бол энэ гэсэн. Энэ шулуун шүрэх гэсэн. Энэ шулуун шүрэх гэдэг бол ариадус энэ шүрэх төрөлхтөр байсан. Ариадус. Өөрөөр хэлбэл ийм шулуун гарч ирнэ. Энэ шулуун маань. За энэс нэг ийм тооцоо хийхдээ юу гэхээр энэ шулуун перпендикуляр шулуун учраас үнцгийн коэффициентуудыг үржүүлэн хасагтай хэзээ. За тийм бол нэг тэнцүү. Энэ чинь 2x үлдэх байгаа шүү дээ. Хас 2-ны 1x нэмэх нь k гэж байна. За энэ k нь 5 2x зүйл дайрдаг учраас энэ 5 энэ 2 тавьчих юм 5 байна. 2 тэнцүү хасах 2-ны 5 нэмэх нь k гэж. Эндээс k тэнцүү болох гэхэд 2.5 гэж тавьчих 4.5 буюу 2-ны 9 гарлаа. 2-ны 9 гарлаа. За 2-ны 9 гарч байгаа чи юм бол 2-ны 9 чинь одоо энэ дээр 2-ны 9 тавьчих юм бол манай энэ цэгийг олох хэрэгтэй гэж харж байна. Энэ цэг олох. Одоо 2-ны 9 чинь энэ багч байгаа юм байна. 2-ны 9. За одоо энэ бол энийг гэтэл хэлэх юм бол юу болох вэ? Гэтэл хас 2-ны 1 9 юм. 2-ны 9. Нэг 2 бол нөөж гарч тэгэхээр x зүйл болоо. X зүйл энэ 9 болоо. 9 нойр. За 9 нойр дээр төвтэй ийм ариустай тойрог бичих байна. Тэгэхээр ингэж байна. Нөгөө тойрог ийм тойрог тийм ээ. За тэгэхээр чи бол x-ээс хасах нь 9 квадрат тийм ээ. X-ээс 9 квадрат. Нэмэх нь y-ээс хасах 0 квадрат тэнцүү. За энэ квадрат болох гэхээр энэ бол 4 16
дахиад 4 гэж 20 болно чинь 20. Тэнцүү 20 гэсэн. Арай зүгт юм да. За эндээс бүгд юм бол юу байх вэ? За И гэдэг маань плюс F гэдэг маань 2 G гэдэг маань 0 гэж байна. За дахиад чамд эндээс арай зүгт юм энэ болж штэ. Энэ 4 байгаа, энэ 2 байгаа. Одоо яа энэ чинь 5 энэ 4-өөс 2 авчихсан чинь энэ 5 9 чинь 4 болно. Энд дээш 2 чинь 4-ийн 16-д 4-ийн нөхөж 20 язгуур байна. Миний урт чинь язгуур 20 буюу арай зүгт язгуур байна шүү. Тэгэхээр арай зүгт язгуур чинь 20. За тэгэхээр 2 0 гэж үлдэхнэ. За дахиад бодъё. A2 B 8 C 7 D 7 E9 F2 G 0 гэж гарах юм байна.